Өнөөдөр Кембрижийн олон улсын сурагчдын үнэмлэхийг гарган авлаа. За энэ үнэмлэхийг энэ жил тус үнэмлэхийг 5-аас дээш хичээл дээр онц хүнтэй суралцсан 11-р ангийн нийтдээ 41 сурагч гарган авсан байна. Орчин сургууль Кембрижийн боловсролын системийг Монголд өргөжүүлэлтэд амжилттай хэрэгжүүлж байгаа. Тус сургуулийн сурагчид англи хэлний чадвараараа улсад дээвэрт орсон. Мөн математик, физик, биологи, бизнес судлалын хичээлийг дэлхийн 150 гаруй орны 6000 орчим сургуулийн үе тэнхээсэнтэйгээ ижил хөтөлбөрөөр суралцсан шалгуулсан. Манай сургуулийн 10-11-р ангийн сурагчид маань олон улсын дунд боловсролын, ерөнхий боловсролын үнэмлэхийг гардан авч мөн агсан түвшнийг өндөрлсөн хөтөлбөрийнхаа анхан шатны үнэмлэхийг гардан авлаа. Нийт одоо 200 гаруй сурагчид олон улсын дунд боловсролын үнэмлэхийг Монгол үнэмлэхний хамтаар олсон олгоод байна. Хүүхдүүд маань ачааллын хувьд, агуулгын хувьд маш тийм одоо төлөвших. Тэр нь тэр сургалтын тэр одоо хөтөлбөр томчлснаар эргээд одоо ирээдүйд хааж өрсөлдөж чадах утсаар ийм одоо бас ирээдүйн ийм босуучин бол бичиж байгаа баяртай байна. Дэлхийн жишгт нийцсэн энэ хөтөлбөрийг хэрхэн эзэмшсэнийг Кембрижийн олон улсын төвөөл шалгаж дүгнэдэг байна. Энэ хүн үнэмлэхийг авснараа Америк, Англи, Канада, Сингапур зэрэг олон улсын их дээд сургууль шууд элсэн суралцах боломж нээлттэй болдог байна.